Mongolia Mining олон улсын үзэсгэлэнд бид 5 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд урд өртний жилүүдэд бид террористийн хяналтын систем, камержуулалт, GPS, түвшний мэдээлэл, техникийн чиглэсэн хяналтын үйл ажиллагааг үзүүлж танилцуулдаг байсан боловч энэ удаагийн экспонд бид өөрсдийн бүтээсэн сонор X систем, агуулгын чигшил, температур, түвшний мэдээллийн систем гэх мэтлэн өөрсдийн бүтээсэн системээр онцолж оролцож байна. За ингээд бүгдээрээ манай байрлаж байгаа H12 бүтээр явж танилццгаая. Бидний байрлаж байгаа H12 бүтэн дээр бид хөрөлцсөн ирлээ. Хөрвөртэй агуулга цацал дээр бол маш их нэвтэрч эхэлж байна. Тухайн бараа бүтээгдэхүүний зориултын температур горимд нь одоо жишээ нь сүүс бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн ч юм уу тийм энэ бүх төрөл бүрийн температур барьж авах хэрэгтэй бүтээгдэхүүн маань тухайн температурыг яг барьсан юм уу гүм үү гэдэг мэдээллийг бол сонор систем маань хянаад өгч байна. За энэ сэтгэлээр манай сонор систем маань Монголдо бүх зүйлийг нь хийсэн сонор X системийн маань програмын харагт байдлын ерөнхий жишээ дэлгэцсэн энэ сэт болохоор агуулгын тогны нийт киловатт цаг зарцуулалт харагдаж байна. Шингэн агуулгын бол үлдэгдэл литр хэмжээ дотор одоо хуурай шал чигшилтэй температур бүх зүйлсийг ингээд харуулсан байдлаар ингээд харагдаад байж байгаа гэсэн. Энэ хэсэгт бол тухайн сонор X системийн маань ерөнхийдөө бит төхөөрөмжүүд маань харагдаж байна гэсэн. Хамгийн ихний харагдаж байгаа энэ дэлгэцтэй төхөөрөмж болохоор агуулгын чигшил температурыг харуулад явдаг дэлгэц гэсэн. Хоёр дахь санал болохоор тухайн агуулгынхаа тогны зардлыг нь дөрвөн төрлийн тарифаар тооцоод хэрэглэгчийн агуулгын тогны зардал яаж гарч ийнө гэдэг энэ бүх мэдээллүүдийг нь мэдээлдэг төхөөрөмж маань харагдаж байна. Тэсэн дээрээс дараад тухайн автомат тоолуурыг асааж унтраагаад явах бүрэн боломжтой байж гэнэ гэсэн. За доотлолт нь харагдаж байгаа энэ хэсэг болохоор агуулгын хаалганы ерөнхийдөө модулийг бид хийсэн байгаа. Тухайн агуулгын хаалгыг онгойлгох үед тохиолдол дуурна. Хэдэн цаг хэдэн минутын үед онгоос нь харагдана гэсэн. Тухайн хаалга онгоох үед температурын өөрчлөлт нь ямар байсан, өссөн юм уу, буурсан юм уу энэ бүгдээрээ харагдаад маруучны агуулга хуйлаа гэхэд тухайн маруучны агуулгыг за тээвэрлэлтэй хийхээс өмнө 2 цагийн хугацаатай онгойлгоод дотор байгаа маруучнуудаа машин руугаа зөөгөх хооронд дотор чигшил маань алдагдсан, чигшил температур нэмэх гараас руу өссөн үед киселт явж эхэлж байна гэсэн үг. Ингээд киселт явж эхэлснээр болохоор тухайн бараа бүтээгдэхүүн маань дэлгүүр дээр очих процесс эхлэхээс өмнө ерөөсөө стандарт норм хэмжээгээ алдаад явчихна гэсэн. Хэдэн цаг хэдэн минут онгойсон. За онгойлттой байх үедээ температураа яаж алдж ирсэн энэ бүгдийг бол хаалганы мэдрэгч, температурын мэдрэгч хоёроор бид нар хянаад явж байгаа гэсэн. Ингээд ерөөсөө хаалга удаан байснаас үүдэлтэйгээр температурын маань зөрүүг дарахын тулд хөргүүр хэтэрхий өндөр чадлаар ажиллаад тогны зарцуулалт өндөр гарна, тогны мөнгө их гарч ирнэ гэсэн. Энэ хэсэгт бол манай тогны тоолуур буюу автомат тоолууруудын маань түүх хэрхэн програмнаар бүртгэж байгаа гэдэг хэсгийг график байдлаар ерөнхийдөө харуулад явсан байгаа. Өдрийн, сарын тухайн үеүүдэд тогны хэрэглээ ямар байсан, за хэдэн киловатт цагийн зарцуулалттай байсан энэ бүх мэдээллүүдийг графикаар хараад Excel файлаар татаад авчих. Дурыг хүссэн файлаар гэсэн. Дараагийн хэсэг нь болохоор шингэн агуулга буюу Yonks түвшний агуулгуудын үлдэгдлийг энгийн хэрэглэгчд ойлгомжтой байдлаар буюу 3D байдлаар харуулж хяналтын үйлчлэгээр хангаж өгдөг байгаа. Шингэн агуулгын түвш Yonks-ны хяналтыг ингэж алсын зайнаас хийснээр бол тухайн байгууллага хүнийг эрсдэлд оруулж Yonks-ны дээр гаргах ч юм уу өндөрт гаргаж аюултай тесрэх бодистой шууд тухайн хүн харьцдаг байсан бүх энэ асуудлуудыг алсын зайнаас шийдэж өгч байгаа. Сонор X системийн маань хөгжүүлэхээр оюуны өмчийн газраа баталгаажуулж цагуур орчны шинжилгээний байгаль орчны төвөөр гэрчлэгээ авч стандарт хэмжээнд баталгаажуулсан гэрчлэгээ маань бэлэмжсэн байна. Энэ бүх систем, програм хангамж, техник эд ангийг бид Монголдо үйлдвэрлэж байгаа учраас хэрэглэгч таны хүсэл сонирхол ямар байдлаар энэ системийг дахин хөгжүүлэх боломжтой тэр бүх сэтгэл ханамж бол бидний хамгийн том дэвшил дараагийн хөгжүүлэлтийн үйл явц болдог учраас та бүхэн бидэртэй хамтарч ажиллаад бидний мэдрэгчийг туршиж үзхийг хүсэж байна.